Иргэн хүний тав тухтай амьдралын нэг хэсэг нь аюулгүй орчинд амар тайван амьдрах. Нийслэлийн дүүрэг хороод сөөх, хөршийн хяналтын дэмжлэгтэйгээр иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, оршин суугчдын аюулгүй орчинг бүрдүүлэх, орон сууц гудамж талбайд үлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2 сарын хугацаатай 60 сая төгрөгийн урамшуулалтай камержуулалт болцол дуралдааныг зарлж байна. Зохион байгуулагч Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн цагдаагийн газар. Хууль зүйн дотоод хэргийн яамны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба нийслэлийн цагдаагийн газар хамтран камержуулалтын болцолд уралдаан зарлаж байгаа талаар мэдээлэл хэллээ. Нийслэл хотын хэмжээнд дүүрэг хороос сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлгүүд иргэд олон нийтийн дунд 60 сая төгрөгийн шагналын сантай камержуулалтын болцолт уралдааныг зарлаж байгаа юм. Улаанбаатар хотод төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэргийн гаралт ихтэй гудамж талбайд 1483 ширхэг камер байршуулсан байна. Өнгөрсөн онд нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс Баянзүрх дүүрэгт офицеруудын ордноос сонгон хяналтын дүүргийн 5 шар хүртэлх төв гудамжны камеруудыг засч хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна. Тэгэхээр нийслэл хотын хэмжээнд 2017 оны 4 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд 2 сарын хугацаатай камержуулалт гээд 60 саяын энэ шагналын сантай юм болцолт уралдаан эхэлж байгаа. Тэгэхээр энэхүү болцолт уралдаан маань Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн засаг даргын тамгын газар, за нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн цагдаагийн газар ингээд хамтраа зохион байгуулж байна. За уралдааны гол зорилго нь болохоор иргэд олон нийтийн оролцоог гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. Мөн дүүрэг хороодын засаг дарга нар дүүргүүд дээр үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоод хөршийн хяналтын бүлгүүдийн дунд энэхүү болцолт уралдааныг зарлж байгаа. Тэгээд энэхүү уралдаан маань ач холбогдлыг бид нар юу гэж харж байна гэвэл гэр орон сууцнд үйлдэгдэх тодорхой төрлийн гэмт хэрэгүүд ялангуяа хулгайлах гэмт хэрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах, танхаарах, гэр хорооллын гудамж талбайд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгүүдээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дээр нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох энэ чиглэлийн ажлууд үр дүнгээ үзүүлнэ. Урьдчилан сэргийлэх ажлын үр дүн тодорхойлогдно гэж үзэж байгаа. Нийслэлийн иргэд хороо хэсэг гудамжаар хамтран гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, өмч хоронгоо хамгаалах ажилд нийтж байна. Иргэдийн гудамжиндаа камер тавьсан ажлыг хангул дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлцэн албаагч дэмжиж камерын хяналтын систем худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдтэй холбоон зурчилж өгчээ. Камерын ач тус бол ер нь хэрэгтэй. Манай энэ тавьсан гудамжууд дээр хэрэг зөрчил бол маш их багасж байгаа. Инхээр би энэ бүх гудамжуудыг л камертай болгочвол их аштайхан болно. Ер нь тайван амгалан амьдрнаа гэж бодож явдаг л да. Гудамжинд хяналтын камер байрлуулснаас хойш гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурч, гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн, эерэг ач холбогдолтой ажилласныг иргэд цагдаагийн албаагчид онцолж байна. Мөн Чингэлтэй дүүргдэг цагдаагийн 1-р хэлцээс оршин суугч иргэдийн санаачлага тулгуурлан, хорооны засаг даргын ажлын албатай хамтран тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тодор хорооны нутаг дэвсгэрт аюулгүй орц төслийг боловсруулан хэрэгжүүлсэн үр дүнгээ өгч байна. 2014 оноос эхлэн тус хорооны 23 дугаар байрны 53 орцонд тэлхэнэлтийн камерыг хяналтын камер ажиллаж байна гэх анхааруулах самбар болон орчныг гэрэлтүүлийн хамт байрлуулж, тэл камерыг 24 цагаар 2 албаагч хянан ажиллаж, орцонд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.